тий тухайн мэдээллийг би урьж уншсан байгаа. За өнөөдрийн энэ улсын ерхий прокурор дээр хийж байгаа гол зорилго нь юу вэ гэхээр энэ хас холоос зорж ирсэн үндсэн гол зорилго маань болохоор энэ хэргийг сэргээ шалгуулах хүсэлт байгаа. Тэгэхээр нэг хэргийн оролцогч хүн л одоо тэр өргөдөл гаргаж ээж шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндслээр хийж хэрэгдэг юм байна л да Монгол улсын хуулийн дагуу. Тэгээд одоо өөр хинч одоо энэ хэргийг сэргээ шалгах хүсэлт гарах ирэхгүй байх үед нь бол Монголын ард түмэн та бүхэн маань маш их хэмжээний хөрөнгө мөнгөийг одоо хандуулж өгөөд ямчлалаас арга гэрх нь буюу хуулиас нь төлөөлөгч нэрийг нь Монгол улсад авчирсан учраас энэ хүмүүс мөн албан ёсоор одоо хүсэлтээ гаргахад бэлэн болчиход байгаа юм аа. Тэгээд хуулийн нарийн процессын носон зөвчигдөр би бас хуульч өмгөөлөгчээр ажиллагаа бүрс өрнөгөөс асуусан. Одоо энэ яг юу болох юм бэ, яах юм бэ гэдгсэн чинь ямар ч л байсан эхлээд нэг хац тэрэгтэйгээ танилцах хүсэлтэйг гаргана. Хац тэрэгтэйгээ танилцсан тохиолдолд түүн дээрээ тулгуурлаад дараагийнх нь өнөдөө явагддаг юм аа гэдэг. Тэгээ өөрийнхөө эдгээр ихтэй хэрэг шалгуулах ийм зузаан тийм цаас материал аваад ирсэн юм байлээ. Тэгээд тэр материалгаа бүгдийг нь одоо улсын ерхий прокурорт өгнө гэдгсэн чинь хамгийн азараас улсын ерхий прокурор нь өөрийн байр хүлээж авч байгаа юм. Сая хамгийн ажлаар маань ингээд хэллээ. Тэгээд та бүхнийг бид нар ямар саад хүлээж аваа. Ямшил байсан энэ Филиппинээс ирсэн 3 хүнийг дээрээс нэмээд хуульчтай нь хамт яг энэ хэргийн орцогчийн 4 хүмүүсийг энэ хэвлэн байх хурлынхаа дараа бол албан ёсоор ерхий прокурор өөрийн биеэр хүлээж авнаа. Тэгээд энэ ч бас нэг тухайн хэргийг бас хэрхэн яг хаасан юм бэ? 2012 оны 1 сард хаасан байдаг байгаа. Хэрхэн яаж хаасан бэ гэдэг талаар бас товчхон мэдээлэл бас өгөх юм байна. Тэгээ олон нийтийн дунд байгаад байсан энэ хэрэг дээр манай улсын ерхий прокурорын ийм одоо хариуцлагатайгаар ийм ажил хийж хандж байгаад би маш их баярлалаа гэдэг хэлмээр байна. Тэгээ одоо тэгээд нэг арга гэрийнх нь хүмүүс жижигхэн товчхон мэдээлэл өгөх бах. Ардаас ерхий прокурор мэдээлэл өгөх бах. Тэгээд өнөөдрийн яг энэ үйл ажиллагаа маань энэхүү хавьтай гэж өндөрлөөд тэгээд эдгээр маань ингээд одоо өчний ардаа харин би одоо гадаа бүлээх хажтай болох байх. Та гэр бүлээс бас мэдээлэл гараад байгаа юм шиг энэ дээр бас ямар байсан. Энийг өөр нь цагдаагаас дуудсан гомдлын дагуу гэсэн зүйл байгаа. Намайг яг нэг Филиппин авч ирсэнээс хойш намар л байсан. Дулаахан биш би нэмгээ өвчтэйсэн гэдэг. Тэгэхээр 9 сарын 20-оор ирсэн болов намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсгээр дуудсан. За тэгээд би одоо гайхад юу болсон юм бэ гэж асуугаад очисон чинь бол Австри улсын шүү. Иргэн одоо тэр сэргэлэн даваа хүүгийн сэргэлэн гэдэг нэр байхгүй. Австри улсын альбан баланхан дээр Австри улсын өргөмжит консулын нэр төрд ноцтойгоор халдаж Австри улсын нэр төрд халдлаа гэдэг. Тийм одоо Европ улсын тийм одоо өргөдлийг даваа хүүгийн сэргэлэнгээ бол өгсөн байсан. Тэгээд би гайхсан байхгүй. Хөөе одоо энэ хүний ч одоо ингээд боогочлол бэлгийн хөдөлмөрийн мүйлчлэг ийм ноцтой асуудал нь яхаараа Австри улстай холбогдчих. Австри улсад тэр хүчээр хэлэг үлдсэн юм. Сонирн байгаа шүү дээ. Тэгээд би бүр гайхаад бүр нэг хэргийг мөрдөжээс асуусан л та. Уучлаарай би одоо энэ Австри улсын алан балааны хэргийг гаргацсан байгаа хүсэлтэй чинь би хуулбарт авч болох уу, зургийн давж болох уу гэсэн чинь уучлаарай энэ болохоор нэг хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын тухай хуулиараа нууц байдаг юм аа. Танд бол өгөх боломжгүй. Гэхдээ та өөр бол уншиж танилцлаа гэдгийг хэлсэн. Тэгээд энэ хүн одоо яагаад ийм амар сонин одоо өрөлгөмж гаргаж байгаа юм бэ? Би одоо энэ хүний нэр зүйл халцаа одоо чухам ямар ноцтой асуулт гаргасан юм бэ? Эцсийн эцэд миний тэр тухайн үед нэвтрүүлж гаргаагүйсэн шүү дээ. Фэйсбүүкт оруулсан энэ постууд чинь бүгд их сурвалжтай орчуулгын пост мэдээлэл байсан юм аа. Энийг одоо Филиппин улсын ийм сайт гарсан мэдээ, энэ мигрантигээс гаргасан аль биесны мэдээ, ийм одоо аль биесны сурвалжтай юм аа гэдэг бүх албан линкүүдийг нь албан мэдээнүүдийг хэвлээд өгсөн чинь бол тухайн мөрдөгчийг ухаалаг бүсгүй байсан. Тэгээд тийм бол одоо би юу гэдэг та амар зохиол бичээд ингээд одоо зохиол бичсэн биш үү тийм ээ. Ийм одоо аль биесны сурвалжтай аль биесны мэдээг ингээд орчуулад хийснийхэн төлөө энийг бол хот мэдээлэл гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй юм байна гэж үзээд тухайн үед хэргийг шууд хааж ирсэн. За үүний дараа нэгэн сэрүүхэн олцсон байсан. 10 сарын дундуур байна уу? Над руу хаан улдурын цагдаагаас гэж нэг залуу холбогдсон. За юу болов яаваа гэсэн чинь таныг бол Эрдэнэбат гэдэг хүний гомдлоор одоо шалгахаар болсон. Та одоо тэр хүний нэр төр алдар хүнснээ алдсан мэдээллийг өгсөн. Гэхдээ надад та гэж хэлдэг маш доромж байдлаар биелэхүү өнгөөр нэг ёсондоо нэг тийм хэрэгтэн яллагтагчтай ярьж байгаа юм бичвэр шууд илт дээрэнгүй байдлаар хандсан. Тэгээд тухайн үед нь би бол тухайн тэр хүнд нь хэлсэн л дээ. Чи одоо хинтээ яаж харьцаад байгаа юм бэ? Яг одоо нэг даалгавраар ажилладаг хүмүүс гэж байдаг шүү дээ. Ямар нэг мөнгө авсан юм мэдгүй. Ямар нэгэн авааргаар нэг буруутан болох гэж чичрээд байдаг. Тийм илт хандлага гарангууд нь би
Би чамшиг юмтай ярихгүй. Тэгтээ тэрэнгүү ар гэрийнх нь хүмүүс нь Сүхбаатар дүүрэг дээр намайг ингээд нэг гэр бүлийнх одоо оромлж байгаа машин нэг нь Сүхбаатар төгөөл нөгөөт нь хаан уул төгөөл тий. Тийм байхгүй наатайгаа нэгтгэж халахуулаа. Тэр Сүхбаатар руу хэргийг явуулаа гэдгсэн чинь тэр хэрэг орс сургуу алга болсон. Ямарваа нэгэн байдлаар цагдаа дээр гомд гарсан тохиолдолд бол юу яадаг л да. Заавал нэг мэдүүлэг авч иж тухайн хэргийг хаадаг. Гэтэл энэ мэдүүлэгч авахгүйгээр орс сургуу алга болсныг бодох нь бол магадгүй цагдаагийн нэрийг барьж намайг хин нэгэн хорлох гэсэн юм уу? Эсвэл одоо нэг ямар нэгэн тийм нэг хууль бус үйл ажиллагаа яваал энэ хэрэг орс сургуу алга болсон байхаа. За тэгээд энэ Эрдэнэтийн гэр бүлийнхийг сонирн байгаас тийм нэвтрүүлэг гарсан сонсч бас нэлээд удаан хугацаа өнгөрсөн шүү дээ. 12 сарын 11-нд гарсан гэдэг чинь өнөөдөр одоо хэд мөлий? 16. Өнгөрсөн хугацаанд тагчийг одоо ус балгацсан юм шиг байжснаа яг энэ Филиппин улсаас зориод энэ гэр бүлийнх нь хүмүүс эренгүүд гинтгэн сандран яаран ингэж мэдүүлэг өгч ямар учиртай. Хэрвээ үнэхээр одоо тэр хүмүүс тэр 11 оны тэр 11-р сарын 20-ны өдөр өөрийнх нь хүү жаажаа Монгол байгаагүй гэж юм бол энэ нотлох баримтыг хангалттай барих баримт нь юу гэхээр паспорт нь баг шүү дээ. Тэдэл мэдээлэл нь байгаа байхгүй. Үнэхээр үний юм бол миний хүү байгаагүй. Миний хүү байгаагүй гэдэг нотлож байгаа мэдээлэл нь энэ байна гэдэг. Тэр нотлох баримтаа өөрөөсөө гаргалтай. Тэгэхгүй худлаа ингээд нэг цаас гаргачаад нэг ямар ч тийм нутгастай нэг цаас гаргачаад ингэж попорж байгаа энэ үйлдэл нь бол эдгээр хүмүүс бол одоо өнгөрсөн хугацаанд ямар хүмүүс үүдийн одоо харуулсан зүйл болж байгаа гэж бодож байна.